Сайн байцгаана уу монголчуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэрийг нэгэн жолооч гадаад асууж шүү. Та өнөөдөр юугаар амхарч байна гэж асуухад бид бүгд нэгэн дуугаар зөвхөн өөрийнхөө дураар үйлжиж хаварж цусаж намарчдаг. Өнөө даан жил оршинч дотнож ирсэн нүүдлийн соёл иргэншил өргөн уудан Монголын тал нутаг өлчир чирэг бий саруул сайхан ухаан үнэлшгүй их орд ашигт малтмал өвөг дэвтэмс минь удамшиж ирсэн байгалийн баялаг уудан Монголын тал нутаг энэ бүгдийг бид бүгд бахархаж байна гэж өөртөө итгэлтэй хариулна. Өнөөх гадаа дахиад л асуулаа. Өө ямар гайхалтай юм бэ? Та нар ийм их агуу их байгалийн баялагтай байж ич ийм их өргөн уудам нутагтай байж ич биднээс илүү өндөр хөгжилтэй байх ёстой юм биш үү? Яагаад гэж асуухад бидэнд өөрөө өөрийгөө өмөрч хариулах үг даанч олдсонгүй. Өнөөгийн байдал ийм л байна. Өнөөдрийн болж байгаа процессын талаар ярья. Хэсэг нь урах дөрвөд гэл маргаж байна. Нөгөөх толгой эротинтойгоо совцаа авах талаар буужгийн гол хэсэг нь за төрийн ордонд Монгол улсыг тон дээрэмдэх, Монгол улсын нутаг дэвсгэрийг гадны зах зээл дээр одоо зарах ийм тал бодлого явагдаж байна. За энэ ямар учиртай бодлого явагдаж байгаа хууль өргөн барих гэдгүү гэдэг юм байх хэрэгтэй зэрэг энэ дорж ханд гээд гишүүний гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг дэмжих тухай хууль гэдэг аюултай хууль наа чин барьцсан явж байна. За энэ хууль батлагдах юм бол Монгол улс ер нь сүүрхээр ийм амар хэмжээний хууль биш шүү. Хуулийн талаар, шигний талаар би ярьж үгүй. За гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг дэмжих тухай дэмжих одоо энэ гэрээгээр бол оюу толгойтой гэрээ хийсэн байгаа, 30 жилийн гэрээ хийсэн байгаа. За Монгол улс 34%-ийг авна, оюун толгойн хувийг авна гэсэн. Гэтэл бид нэр 34% өнөөдөр хүртэл авч чадаагүй байгаа. Гэтэл оюун толгой ихэнх одоо тэр орд ухаад ингээд дууссан. Бид нарт одоо хувь үг нь ихэн дээр цэцэг ургуулад ингээд байж байна. 30 жилийн хугацаанд оюун толгой одоо үндсэн ордуудыг одоо олборлоод аваад хулгайлаад дууснаа. Бид нэр жижигхэн нэг ийм хэсэгтэр 34%-ийг эзэмшээд 34% авах хүчээтэл оюун толгойчин ерөнхийдөө дуусчих юм аа. Ийм аюултай байлуулж. Монгол улсын төсвийн 50-аас дээш хувийг эрдэнэ төлөвлөлтөөр бүрдүүлдэгэ. Толгой 5 толгой хөшөөт Монголын алт бороогоо уул энержи ресурс одоо энэ том уурхаануудын тэр гэдүүл жижигхэн уурхаа байгаа байхгүй юу? За тэгвэл энэ жижигхэн уурхаагаас 51%-ийг аваад хахад Монгол улсын төсвийн талыг бүрдүүлээд болоод байна. За тэгэнгүүт Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа 3000 уурхай байна. Гадны хөрөнгө оруулалттай. За энэ 3000 уурхай нь гадаадын дотоодын хөрөнгө оруулалттай. За энэ 3000 уурхаагаас 51%-ийг бид нэр авах бүрэн боломжтой. Эзэн юм мэдж иргэн нус анхашнаа. 51%-ийг Монгол улсын төсөвт суулгаж чадахгүй байгаа уурхайнуудын үйл ажиллагаа хаах хэрэгтэй. Хуулиараа. Одоо хууль батлаж 51%-ийг одоо 3000 уурхаагаас авч чадах юм бол Монгол улсын төсөв би Эмираттай адилхан хэмжээний төсөв босноо. Монгол улсын иргэд татвараас бүрэн чөлөөлөх боломжтой. Үүнийхэн талыг ирээдүйн баялагын сангийн сандаа одоо хадгалаад энийг бонд хувьцаа хэлбэрээр ард түмэнд хадгалаад бэлэн мөнгөөр тараахгүйгээр хадгалаад үлдсэн хэсгээр нь Монгол улсаа Улаанбаатар болон 21 аймгаа хөгжүүлэх маш боломжтой. За биднэрт юу хэрэггүй вэ гэхээр яг өнөөдрийн хувьд бол гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй. За яагаад хэрэггүй юм бэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалт орсон газар болгон гадаадын одоо хэрэгшээлд орж байна. За та нар яваад үзэх хэрэгтэй. Монгол улсын хил хязгаар хилийн дагуух бүх нутаг дэвсгэрийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд орж ирж эзэмшиж байна. Монгол улсын нүүдлийн соёл иргэншил байхгүй болсон. Малчид шахагдсан. Гадны улс бол зах хэсгийг ерөнхийдөө ингэж уул уурхаагаар эзэлж авч дуусаад төв хэсэг рүү одоо орох гэж байна. За энэ нь ямар учиртай юм бэ? Өмнө говьоос Баянгор аймгийн Шинжис сум Өвранга аймаг руу тээврийн зам тавих гэж байна. За ингэхдээ зэрэг зах хэсгийг эзэлж дуусаад төв хэсэг рүү орж ирэх юм бол мэдээж л нөгөө гадаадын иргэд орж ирэнгүүтээ за тэр хэсгийг эзлээд авчнаа.
За бид нэр юу үлдэх вэ гэхдээ зэрэг бид нэр боол хийнэ. Аимшигтай хуулиас болж ингээд алдчихж байна. За та нар өмнө говьд харах хэрэгтэй. За энд бол ерөөсөн унган байгаль Монгол улсын газар нутаг бол овоолсон шороо угсан нүх сүлжсэн газар ам амтан ямар ч амьдрах тийм нөхцөлгөө тоос шороо тойром дотор ингэж амьдарч байна. Хэсэг бол ингээд дууссан. Төв хэсгээс болтох гэж байна. Ингэх юм бол ерөнхийдөө Монгол улсын бүх газар нутаг ерөнхийдөө ингээд гадны эрхс мэдэлд орж байгаа юм. Бүх ард иргэд нийлээд ирээдүйдээ бид нэр дийлэхгүй байна гэхээр за энэ доктортой байдлын дэмжих тухай хууль, гадны хөрөнгө оруулалтын доктортой байдлыг дэмжих тухай энэ хуулиар 30 жил өгсөн. Тийм учраас энэ хуулиар хамгаалагдаад дийлдэхгүй байгаамаа. За энүүтэй адилхан 3,000 уурхай гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хуулиар 20 хүртэлх жилийн хугацаанд ингээд газар нутгийг маань өгөх юм бол бид нэр үндсэндээ газар нутаггүй болно гэсэн. Хаашаа харна, хашаа хороо овоолсон шороо угсан нөхөл үлдэнэ. За тийм учраас байгаль энэ Монгол улсаа ирээдүйн хойч үедээ хадгалж үлдэх нь чухал байна. Одоо биднэрт бол хайгуулын энэ тэндээс гадны хөрөнгө оруулалт дамаасаа уул уурхай болон газар тариалан мал аж ахуй дээр бол хөрөнгө оруулалт хэрэггүй. Урдах 3,000 уурхайгаас ашиг орлого татвартаас авч чадахгүй байж юу дахиж уурхай байгалийн баялгаа босдод өгнө. Тийм юм гэж одоо байхгүй. Бид нар Монгол улс бид нар өнөөдөр уурхайгаа өөрсдөө ухаж чадна. Монгол улс газар тариалангаа өөрсдөө бий болгож чадна. Монгол улс нүүдлийн соёл иргэншлээ өөрсдөө хамгаалж хөтлөх нь чухал. Ганц юмар Монгол улсыг гайхаж байгаа, дэлхийд шагширч байгаа. Энэ бол нүүдлийн соёл иргэншил одоо хүртэл устдаагүй Монгол улсад л байгаа. Тийм учраас одоо өвөг дээдсээс удирдах ирсэн энэ нүүдлийн соёл иргэншил хийж болохгүй. Олон юм байгалийн баялыг гадаадын хөрөнгө оруулалттай нэрээр хурд төгөхгүй. Тэд нэр бидэнд нэг сохор зоосч өгөхгүй. Нөгөө алтан дээр суусан гуйлагчин гэж бид нэр хараа сууж байна. Хэдэн хүмүүс мөнгөний аваад арилаад гадаад руу яваад бид нэр ухсан ховоолсон шороон дээр л Монгол улсын тусгаар тогтнол алдагдахад бэлэн болчиход байна. За энэ хуулиар бол гадаадын компаниуд орж ирээд хашаараа бариад авах юм бол улсын нутаг дэвсгэрүүл үндсэндээ ингээд дууснаа. Бид нэр гიშх газаргүй болноо. Тийм учраас хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг цогсоох хэрэгтэй. Энэ байгалийн баялаг өөрсдөө ашиглах хэрэгтэй. Үүнийг л хэлээ. Миний нутар шорооноос бурхан гуйсан ч бөөгөө гэж Чингис хааны үг байна. Өглөө босоод өргөөн татах болгондоо өмнөд зүгт өмхий илгтэн байгаа гэдгийг үргэлж санаж өг. Миний хэл авилгал байгаа газар алтан уул байсан ч ард түмэнд хүртээлгүй гэж байгаа их нутаг Монгол орон ирээдүйн хойч үедээ хадгалж хамгаалж өгөх нь бидний өнөөдрийн үүрэг мөн өөрсдөө 100% газар нутгийн байгалийн баялаг олборлож гадаад экспортлох бүрэн боломж байна. Тэгхийн бол Монгол улс хөгжиж чаднаа. Гол нь авилгал хийх бол гадаад дутагдсан төрийг үгүй болгож их нутгаа Монгол орно гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүсийг л төрийн ордондоо залах нь бидний өнөөдрийн зорилго болчиход байгаамаа. За та бүхэндээ эцэст нь хэлэх тэмцдэггүй улс мөхтгөө гэж. Бид нар өнөөдөр л тэмцэхгүй бол Монгол улс мөхөхөд маш ойрхон болчиход байна шүү. Та бүхэндээ баярлалаа.